Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр та бүхэндээ алгоритм програмыг хэрхэн татсуулах талаар та бүхэндээ тайлбарлая. За алгоритм програмыг татсуулахын тулд машингийн хэлбэр байгаа. Хэрвээ бид нэр Google Chrome дээрээс татж авахар болвол algorithm.org сайт руу нэвтэрж ороод download хэсгээс algorithm гэсэн installer файлыг татж авнаа. За энэ хүү санамж маань зөвхөн Windows үйлдвэрлэлийн систем дээр ажиллана гэдгийг та бүхэн анхаарна уу? За ингээд algorithm installer-оо дарангууд Google Chrome дээр татах гэхээр нэг асуудал үүсдэг. За тэр ямар асуудал вэ гэхээр Google Chrome веб хөтөч маань өөрийн гэсэн хамгаалтын функцтай учраас тэрхүү хамгаалтыг бол давах хэрэгтэй байгаа. Тийм учраас бид нэр энэ keep гэсэн төслөөрөө дарна. За ингээд дарсны дараагаар файл маань татагдаж дууснаа. Харин бид нэр байнгын ашигладаг Windows Edge буюу одоо Windows-ийн програмын одоо Microsoft Edge гэсэн веб хөтөчдөр татаж авъя гэвэл бид нэр энэ дээр algorithm.org сайтаа бичээд download хэсэг дээрээс шууд algorithm installer-ыг татаад авчна. За өмнө нь миний би татсан байгаа учраас algorithm step 1 гэсэн нэртэй бол энэ дээр харагданаа. За ингээд бид download хэсэг руугаа явж очиод тухайн файлаа хоёр давшаа дотор нь орж болно. Хоёр давшиж орохгүйгээр бид энэ хүү файлыг задлая гэвэл хулгайныхаа баруунтлыг тухайн файлн дээрээ дараад за дарсныгаа дараа extract all гэсэн төслөөрөө дарнаа. За extract all төслөөрөө дарахад extract compressed zip folders гэсэн цонх гарч ирнэ. За энэ цонхон дээрээс бид нэр extract төслөөрөө дарна. За энэ төслөөрийг дарахаар тухайн download хавцсан дотор саяны энэ хавцыг задлаад нэгэсэндээ шахацсан байсан, архивлсан байсан zip файлыг задлаад үндсэн хавцаар нүүсгэн гэсэн үг. За үүссэн хавцсан дотор товшиж ороод setup exe гэсэн файлыг ажилуулна. За энэ хүү setup exe файлыг ажилуулахаар ард нь algorithm гэж цонх гараад ирнэ. Цонхон дээр байгаа welcome to algorithm setup wizard гэсэн энэ хүү цонхон дээрээс next төслөөрийг дарна. За үүний дараагаар дахин next төслөөрийг дарна. За дараа нь дахиад next-ийг дарнаа. За next-ийг дарсны дараагаар парам хангамж одоо ямар нэгэн парам суухад асуудаг хэрэглэгчийн одоо эрхийн гэрчилгээний одоо license agreement гарч ирдэг. Одоо нэгсэндээ зөвшөөрлөх гэсэн үг. За энэ дээрээс бид нэр хөө зөвшөөрж байгаа бол яг нь сонгоод би зөвшөөрж ирнэ гэсэн төслөөрөө сонгоод next төслөөрөө дарнаа. За үүний дараагаар яг энэ хэсэг дээр Windows үйлдвэрлэлийн систем дээр өөрийнх нь аюулгүй байдлын хамгаалтын хэсэг бол гарч ирдэг. За энэ хамгаалтын хэсэг дээрээс бид нэр user account control хэсэг дээрээс yes-ийг дарна. За yes-ийг дарснаар манай algorithm маань бүтэн сууж дууснаа гэсэн үг. За ингээд суугаад дуусны дараа бид нэр collage төслөөрөө дарна. Collage төслөөрөө дараад одоо хэрвээ 100% сууснаа шалгая гэвэл start цонхон дээрээ дарлаа. Show all төслөөрөө дарна. За тэгээд доош нь гүйлгээд F дээр algorithm гээд програм суудсан байгаа. За энэ дээр algorithm new гэсэн гарч ирсэн байна. Дарлаа. За програм маань шинээр суусан байгаа учраас ингэж харагдана. За бид нар ерөнхийдөө бол одоо өнөөдөр хичээлүүдээр заах энэ агуулга маань algorithm дээр тохируулах хэрэглэгчийн орчин маань preferences-гээс choose chart style гэдэг хэсгийг сонгоод IBM-ийг чагтлаад OK дарнаа. За IBM-ийг чагтлаж дарсны дараагаар програм маань ийм байдалтай дэд хэсгүүд схемүүд маань харагдана. За эхний програмаа биш та бүхэндээ харуулъя. Output дээр Hello Proigi Academy гэсэн текстийг бичээрэй. За текстийг бичээд хоёр талд нь давхар ажилтаа бичснээр анхны алгоритм маань амжилттай ажиллана. Нэгсэндээ output төрсөн дотор Hello Proigi Academy гэсэн текстийг бол бид нар хэвлэх гэж байна. За раан дарлаа. За дараах байдлаар үр дүн гарч ийн. За ингээд ажиллаж байгаа бол таны програм маань ажиллаж ийн гэсэн үг. Ингээд өнөөдрийн видеогт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Та algorithm програмыг компьютер дээрээ суулгаж өөрийнхөө алгоритмын мэдлэгээ сайжруулаарай. Баярлалаа баяртай.